Алга ташин гээгүй юм уу? Алга ташилтыг хүлээгээд байгаа шүү дээ. Алга ташлаа зогсох байна. Алга ташлаа зогсох байна. Сайн байцгаана уу? Gossip Mix-ийн маш урт удаан хугацаанд завсарласны эцэс маш гоё зочинтойгоор шинэ дугаар эхлэж байна. Энэ бол Номич. Hello. Hello. За, ойр юу болж байна? Сайн сайхан юу вэ? 50 ажиллаа хийгээл би 3 хүүхэдтэй. Тэгээд манай 2 том хүү сургуульд явдаг. Тэгээд дундх нь сайн 1-р ангид орсон. Тэгээл хичээл номыг бэлтгээл. Тиймэрхүү явж байгаа л тэгээл мэдээж флёр дээрээ загвар магвар шинэтрээ гэл яг л өдөр тутамдаа нэг тиймэрхүү л өнгөрч чинь нэг хайхтар сүртэй амар сонирсоод ирнэх болгүй. Окей, тэгээд би болохоор жоохон айсберг хийх гээд хэдэн асуулт шууд бэлтцсэн. Окей. Ингээд дотор хөвцний талаар хүмүүс ингээд буруу ойлголт өгдөг шүү дээ. Юу гэдэг зөвхөн заавал хослуулж өмсөх хэрэгтэй. Эсвэл валентинаар л юм гоё юм өмсдөг гэдэг ч юм уу. Юм хүмүүсийн нийтлэг байдаг юм буруу ойлголт юу вэ? Ерөнхийдөө манай одоо миний хийж байгаа бүх зүйл болон манай брендинг одоо ерөнхий мессеж угаасаа яг тогтсон тийм жишгээс жоохон гажууд байлахыг би хүсдэг. Одоо яг дотор хувцсан дээр гэх юм ерөн л хувцсан дээр нөгөө хэмжээний ийм стигманууд байдаг шүү дээ. Одоо ингээд зөвхөн ийм жижиг сайз гарна гэдэг ч юм уу. Дэлгүүрхэн ороод ирэхэд чамд таарах харцмал байхгүй зэрэг гаргаа явуулчихдаг ч юм уу те. Хамгийн чухал нь бол яг манай баримтлагдаг зарчмуудын нэг нь бол яг эмэгтэй хүн болгонд яг Монгол эмэгтэй хүн болгоны одоо байж болох бүх сайзыг одоо гаргах ч юм уу те. Тэрний дараанаас гэх юм бол нөгөө сарын тэмдэг ирсэн үед нэг өөр юм өмснө. За нөгөө залуутайгаа уулзах үед нэг өөр юм өмснө. За тэгээд одоо юу гэдгийг те гэртээ явахдаа дахиад нэг өөр юм өмснө. Гэт ингээд нэг юм тусдаа нөгөө эвтэйхэн байдлынх нь индекс нь өөр учраас нөгөө тэрэндээ зориулж ингэж нөгөө амьдралынхаа одоо ивентүүдэд ингэж тааруулж нөгөө амар их тоо бодох гэдэг байхгүй эмэгтэй хүн те ингэж за одоо өнөөдөр ингээд залуутайгаа уулзаад тэг ингээд сарын тэмдэг ирсэн тэгэд одоо ингээд гатуур явлаа гэж бодоход юу өмсөх үү гэлс түнээр ингээд амар их бодголцоод байхгүй тэгвэл манайх нөгөө тэр бүх юг одоо нэгтгсэн байдлаар те сарын тэмдгийн өмнө одоо сарын тэмдгийн үед өмсөж болдог за одоо юу гэдэг те эвтэйхэн баймаар байгаа үедээ жоохон чийл байгаа үедээ өмсөж болдог мөртлөөсөө харагдах байдал нь бас нөгөө гоёлж хангалж явах үед нь тохирсон гэдэг ч юм уу те тэр зариулаад ингээд явдаг. Тэгэнгүүт бас нэг стигма байдаг. Одоо яг ланжерэ буюу одоо торон дотор хувцс шүү дээ. Ганганы дотор хувцс. Гангарааны дотор хувцсыг одоо зөвхөн одоо ийм special occasion те зөвхөн ийм яг ийм тэмдэглэлт тусгай өдөр мөчүүдэд ингэж өмсөх ёстой. Тийм болохоор одоо чанартай байх шаардлагагүй ч юм уу те. Одоо өмсөөл тайлахын хооронд гэдэг нэг тийм юутай байдаг шүү дээ те. Тэрийг бас жоохон эвдэх сонирхолтой би. Ягаад ингэж те нөгөө актер гоё тусгай мөчүүд нь ингэж үргэлжлэж болтгүй те. Өдрөө болох юм байж болтгүй те. Хүн чинь ингээд окей ингээд нэг юм ердийн үедээ нэг юм дэлгүүрт ингээд бодолтаалж борлуулдаг юм нөө ярьж заншснаар нэг юм эмээ төрсгнүүд байдаг шүү дээ. Тэрийг өмсөж явж байгаа л гинт ингээл торын өмсгөр мэдээж эмэгтэй хүн өөрийгөө хараад гэж бодсон шүү дээ. Тэгмэд би яг тэр нөгөө ийм мэдрэмжийг нь нонстоп өгмөр байдаг. Тэгвэл та өнөөдөр ямар бандаж өмсөн бэ? Ой, ойлаа бодож өмсөн. Twinning тэглгүй яах вэ? Twinning. Харасмаар л байна гэхдээ яах вэ? Нэгсгээд. Унаагаа өмдөгч ялуулж яах юм бэ? Ойлаа нэгэд гоё блурыг ирсэн юм чинь та блурыг 3 үгээр тодорхойлооч. Kinky, comfy, cunty. Comfy, kinky, cunty яг бүгд зөв үнээр ирсэн байна манайхаа. Зөв хүн байсан байх шүү. Тэгвэл та өөрийгөө 3 үгээр тодорхойлтоо. Next question. No? Тодорхой бус одоо тааварлашгүй. Тодорхой бус тааварлашгүй. Тэгээд 50. Тийм үү? Тийм. Тэгэл ингээл болондоо гэж байж явах сонирхолтой. Гэхдээ ер нь ямар нэгэн нөхцөл байдал үүслэе гэж бодоход эхлээд би шууд нэг юм эхний 10 минутанд ингээ бүх юмыг overthink хийгээд ингээ бүх юмыг ингэж хэтрүүлэн бодоод яана одоо гэж нэг сандарчаад
Тэгээд яг тэр процессыг ингэж боловсрол дуусчаад тэгээд тэрний дараа тэр болж өнгөрсний дараа ертөнц шатчихсэн ч би гэж байждаг. Чи өөрийгөө 3 өөр илэрхийлтэй. Хүү. Яна. Ийм бэлдэг байсан шүү дээ. Хөгжилтэй. I agree. Хөгжилтэй. Up and down. Бас л Сэний bipolar. Хавсамтгайгийн сонголоо. Окей. Амар гүнжлэг штэ чи. Very гүнжлэг. Энийг сонголоо. Баярлалаа. Та ер нь коктейл ихэр мэдэх вэ? Би ер нь нэг айхтар тэгж уудаг төрлийн хүн бас биш ээ. Тийм, ер нь аль тийм. Яг уу окей. Яг ингээд миний өсөж төрсөн хүмүүжлийн тухай ярил л да. За. Би ингээ хорооллын хүүхд байхгүй юу? Хамгийн анх би хорооллын баарнд архиуж үзчихлээ. Тэгээд одоо ингээ тэр чинь ингээ like 15 жилийн өмнө те. Би яг архиух насанд хүрэхээс өмнө баарнд ажилладаг байсан байхгүй юу? 10 жилийн та. Тэгээд тийм одоо хороолт байдаг ийм цагийн 5,000 гэл өрөөтэй караокенууд байдаг үстэй тийм караокен зөөгчин. За тэгээд нөгөө манай менежер ихч маань байхгүй бол баарны арт хоосон бол тэр ихчигээ орлоо баарны арт те 50 100 грамм аяглал. Тэгэл байж гин. Тэгэл нөгөө караокенд чи ер нь бол ялангуяа хорооллын одоо шөнийн амьдралын тухайн үеийн 15 жилийн өмнөх тэр соёл нь өөр юу байсан гэхээр тэл пиво найрхан. Тэ нэг юм шууд straight сахстай чипс идэн тэгэл ерөөхдөө бол тэгэл болчдөг. Ер нь 15 жилийн өмнө хороол юм. Баянгол дүргийн газар нутагт коктейлийн соёл байсан гэж үгүй л аахгүй юу. Тий. Одоо тэр үед бол хүмүүс нөгөө юу муу яг классик нөгөө Sex on the Beach, Long Island, Ice Tea, нэг тиймэрхүү л тийм мюл зүйл тиймэрхүү юмнууд дуудаг байсан баг. Тэгтээ тэрийг бас сонгож уух хүн айгүй ховор. Тэр үеийн шүний соёл угаасаа шал өөр байсан. Одоо л амар гоё болсон шүү дээ. Хүмүүс ууж байгаа юм мэддэг болсон. Тэ ингээд гоё цагийг өнгөрөөх гэж тэ ингэдэг байсан. Тухайн үед бол шүний амьдрал шал өөр байсан шүү дээ. Ерөнхий бэлгийн ярилцаан дээр тогтдог. Тэгэхээр яг би анх бол ингэж коктейл гэдэг юмрсөө мэддэггүй байсан. Би бол амар биер уудаг эмэгтэй хүн байсан. Тий. Тэгээс сүүлийн үед бол чадахгүй лээ. Арахгүй лээ. Тэг яг тэр коктейлний соёлд яг нөлөөлсөн газар уусаа бийцээ баггүй юу? Тэгэхээр яг 4 жилийн өмнөөс л яг коктейл чинь бас тэ маар юм биш үү гэж бас бодсон. Яг сайн мэдхүү гэвэл үгүй. Дуртай гэвэл дуртай. Тэг дээрэс нь угаасаа нэг уудаггүй хүн болохоор тэр чинь ингээд нэг гарсандаа л бүх коктейлийг нөөж үзээл. Тэгэл маргааш шарч өгөх гэлээ тийм юм байна гэж бодож хэцүү шүү дээ. Хүмүүстэй хамт дуулгацгаая. Cheers. Wow. Day drinking is best. Sorry. Яг үгүй шүү. Сэдвсийг үгүй шүү. Өдөр ууцгаая. Өөрөөр хэлбэл за дараагийнхаа асуултууд руу бас орё гэж бодож байна. Ажилд хүн авахдаа та хамгийн түрүүнд хардаг зүйл. Би яг потенциалыг хардаг. Гэхдээ потенциалаас илүү чухал нь болохоор одоо амар тэнэг амар крин сонсох гэдэг байхгүй юу? Vibe-ыг хардаг. Тийш тэгж авдаг шүү дээ хүмүүс. Тий, одоо ингээд би одоо тий 10 жил мэлдээ ямар коллеж зойсон, урлах эрдэм сурч байхдаа эвгүүгдэг коллеж зойсон, ямар мессежсэн надад хамаагүй заа. Юурээс хамаагүй чиний тэр костюмны өмнөд ойдог байна уу мэн үү? Хамаагүй. Гэ ажил дээр орж ирээд миний урд ирээд суухдаа
яг ямар байдлаар ирж сууж гин. Миний нүд рүү харж юм ярьж гин. Би тэр хүнээс ямар энерги мэдэрч гин те. Одоо миний ярьж байгаа би ер нь бол ингээд ийм хүндий хүүтэн хүн биш байхгүй юу? Ерөнхийн ингээл бүхий л нөхцөл танихгүй таньдаг ямар ч хүмүүстэй ингээд ер нь маазраал ингээл ийм ингээл хихи хахаа гэж бэж идэг хүн. Тэнгууд ингээд шал танихгүй хүн ингээд ажлын ярилцлаганд ингээд орж ирээд нөгөө амар ийм Орчин 5 жилийн төлөвлөгөө юм уу гэдэг нь хүлээсэн чинь нэг амар US өгөөдөөс нарснаа. За юу вэ мөн. Тэр нөхөн амар юм сонио ингээд паникт орт юм бэлээ. Тэгвэл паникт орж байхдаа бас яаж ийн харна те. Тэр бас амар чухал надаа. Оёлын машинтайгаа ингээд ерөөсөө ингээд хэрглэж байгаа тэр хүний хоолоо олж идж байгаа гол хэрэгсэл төхөөрөмж нь оёлын машин байгаа хгүй юу. Тэгээ тэр оёлын машинтайгаа гоё харьцахгүй тий одоо хайрлаж цэвэрлж мэвэрлээл тэгээ тэгж мэхгүй ингээл туртаар гэл ах юм бол бас амар хэцүү. Надад бүр амар хэцүү байдаг. За ингээл ажилчдаа ингээд оёлын машин шинэ тэр юмнуудаа ингээд миний юм штэ ер нь бол тий юмаа ингээд ягаад ажлын хийлгээд байжсэн чинь ингээд миний юмыг эвдлээд ч юм уу тий ингээд гаж маж ингээд сонирн болгоод ингээд нэг гажчдаг штэ механизм чинь өөрөө тэр маань машин тэр машиныг маань ингээд гажуулчвал би ингээд аим надад хэцүүдэг. Тэр яг уу ингээд disposable хайжаад шинээр авч болохоор зүйлж гисэндээ би болохоор тэр зүйлд хандахтаа ингээд хоолыг минь олж өгч байгаа юм маань гэж би тэгж ханддаг болохоор бас ажиллашаа тэгж хандаас гэж хүсдэг. Энэ ингээ бас нэг юм төсөөлөл ашигласан. Та их төсөөлдөг учраас гэх юм байхгүй. Ингээд илүүлүү гинэ намайг. Хатны дотор хувц гэдэг юм бол ягаад тэгэхээр одоо тэр айгүй олон хатан байгаа тэр дундаас тэр хүн ингэж нэг юм ямаараа ингэж юм гоё feminine ингэж өгөөд тэр хүнийг харагдах гэдэг шүү дээ. Яаж дотор хувцаараа гэдэг ч юм уу. Тэгвэл та ямар хийчихгүй хатна. Ханы окей цаг үе нэлийн дээр үе. За дээр үе биш юм аа. Дээр үе яг уу аль нь сонирхолтой вэ? Монгол хатанд юм. Yes, Монгол хатанд. Монгол хатанд. Ер нь бол штэ би ингээд яг юм улс орны түүх мөх ингээд бодонгууд манай улсын ингээд түүхийг эргээд ингээд харахад манай Монгол улс ч амар гоо феминист улс байсан байхгүй юу? За яагаад вэ гэхээр хаттууд нь ерөнхий эрх мэдэлтэй. Тийм. Бусад одоо улсуудын түүхийг ингээ харах юм бол ерөнхий жоохон хаттууд нэг юм concubine маягтай тий ингээд хүүхдээ л төрүүлээл ингээл байж идэг. Ингээл хөөхөн ингээл байж ин тэгэл хана гэчихэл тэгэл хүүхдийн төрүүлээл хана миний хань гэл ингээ байж идэг тий. Манай хатад болохоор ерөнхий нөхрүүд нь тий дайманд явцсан байхоор нь тий бүх ингээл юмаа ингээл нан цан болгоол тий хөөе наад үхрээ наад мороо тэг ингээл нийтрээгээл тий тэгэл ингээл одоо нөхрүүд нь байхгүй үедээ жишээлбэл одоо халдлага дайрлага өртлөө гэж болох өөрсдөө дунд нь ороод ингээл те яг тийм байсан Монгол хатад маань үнэхээр их мэдлэлтэй яг харьцуулах юм бол те хичнээн татвар юм тиймэрхүү юмнууд байсан ч гэсэндээ цаг үе бодох юм бол боломжийн феминист ус байсан байхгүй юу. Тэгэхээр яг би мэдээж нөгөө Флори маань эрүүл мэндтэй нөхөрчхөө эрүүл мэндтэй шууд холбоотой гэдэг утгаар нь давуу яа нэг тий basic юм гарах байсан баха. Basic. Хаан татах тэр хүмүүс чинь харин юу яа татах гэдэг нь хараад чи секси шүү дээ. Яг ингээд нөгөө нэг юм амар гоё энгийн зүйлийг ингээд ганглаад ингээд ингэчгээр нэг юм юу болгоч байгаа гэмээр нэг тийм мэдрэмж төрдөө штэ тий. Одоо ингээд будаггүй байхдаа бүр амар хөрх охин байсан чинь л ингээд нөгөө хөрх охин чи бүр хөрхөн болгоч чигээл ингээд жоохон тохиромжгүй бодолт хийчихэнгуут нөгөө охин маань гой харагдахаа болждаг ч юм уу тий нэг юм таараагүй тохироогүй юмуд байгаад идэж штэ тий. Тэрнтэй яг адилхан нөгөө амар ингээд ганглаад одоо Египт шиг ч юм шиг тий. Одоо Клеопатрагийн хувцсыг Монгол хатанд өмсөлвөл Монгол хатаа аягүй сонирхол харагдана гэж би бодож байна. Тийм байна. Яг төсөөлсөн ч амар өөр юм байна. Тий. Тэгэхээр яг л гоё байгалийн өнгөтэй, байгалийн тоонтой. Дээл хувцсан дотор нэвтэйхэн. Тэгэд нөхрүүд нь байхгүй тий алаа хийхэд нь бид нэвтэйхэн. Тий, тийм л basic юм л гаргах гэж би бодож байна. Ямар эмэгтэй хүнд хайртай юм бэ? Ерөөсөө секси микс хамаагүй зүгээр. Наа үнэ чи эрүүл мэнд чухал байна. Өөрт нь нэвтээх юм баймаар байлгамаар байна. Гэдэг л юм концепт байгаа байхгүй юу? Ерөөсөө л сэтгэл амар өвддөг байхгүй юу угаасаа. Олон нийтийн одоо паблик юм
би засах хөрөөний ингээ эмгтэй ингээ секшн руу ингээд ороход амар хэцүү байдаг цаа юу. Яа. Ингээд ер нь олвол sorry. Ер нь олвол шээсэр иргэн тойрны хүмүүс бүр үнэртэх хэмжээний байгаа тэр хүний эрүүл биш аахгүй юу. Тэгэхээр нөгөө мэдлэггүй улмаас нөгөө эмгтэй хүний яг бэлгийн эрүүл мэнд гээд ингээ яригдах үед ингээд нөгөө тас юм балаа юм яриад таа заваа юм аваа юм бузар гэж нэг тэгдэг байсан болохоор бидний одоо яг аав ээжийн үеийнхээ яг тэр үед чинь бузар гэж тэгдэг нүгэл тийм болохоор нөгөө бид хүмүүс үнсэлцэн гут нүд тагилдаг тий. Тэр нөгөө тийм байсан болохоор хүүхдүүдтэй нөгөө нэг за эн чи ийм шүү тийм шүү гэдэг нөгөө нарийн юм нэг сайн яг хүмүүжил талаас нь суулгаж өгөөгүй. Бид эд чинь яг нэг намайг лав нэг 6 мурдугаар ангид байхад нэг эрүүл мэндийн хичээлээр нэг ганцхан жил хичээл орж исэн баг. Тэгэхэд бол тэгэл амар basic юм орж исэн. За энэ бол эрэгтэй хүний бил эрэгтэн, энэ бол эмэгтэй хүний бил эрэгтэн гээл манай багш бол одоо юу гэдэг бүтрийгээ савандаж угаа гэдэг шалт буруу инфо өгдөг байсан. Тэр 6 дугаар ангийн хүүхдүүд бол ингээл ястай маань гэж бодно тий. Тэнгууд одоо юу гэдэг жоохон эмэгтэй хүний одоо бэлэг эрэгтэн маань өөрөө нөгөө pH баланстай тий. Яг юм микрофлор гэдэг нь юу вэ гэхээр нөгөө юм яг бактериэр ингэж яг зөв өөрийнхөө тэр бактериар ингэж оршин тогтнодог ийм хавхлага буюу cavity тэгэнгүүт тэрийг ингээд нөгөө яг арчилахын тулд бас нэг жоохон мэдлэг шаардлагатай байгаад идэг. За тэр хавхлага маань ингээ нөгөө амьсгалахгүй полиэстер ч юм уу нейлон ч юм уу тиймэрхүү дотор хувцастай ингээд удаан хугацаанд байлаа гэж бодоход нөгөө гадагшлах хэвээр орж гарах хэвээр юмнууд нь гадагшлахгүйгийн улмаас шууд ингээд өрчлөл үүсгэх эрсдэлтэй. За өрчлөл байхгүй маа гэхэд pH-ийн хэлбэлцлээсээ болоо ямар нэгэн одоо синдром гэх юм хайшаа. Гэхдээ одоо нэг юм яг өвчин биш мөртөөсөө нэг юм өөрчлөлт байдаг шүү дээ өөрт айгүй төвөгтэй өрслүүд. Тэгэхээр тэр мэр юмыг ингээд нөгөө ерөөсө бодолцдгоо бараагаа зархаа бодоод идэг 5,000 8,000 бөндөө дав тий. Тэгэл нөгөө 100% дав өтер гэж зардаг. 100% дав сундаггүй байхгүй юу? Тий. 100% дав сундаггүй байхгүй юу? Тэнгууд нөгөө нэг яг л нөгөө лайв хийдэг ихчнэр маань ингээл сайхан ингээл яг ярьдэн штэ бараа. Их гоё юм алгаа. Би нэг 7 жил хүмүүс чи манай охин хүмүүс чи манайх энийг аваарай гэл. Тий. Ингээд ер нь ингээл зарж илээвэл нөгөө юу гэж ярих нь тэр хүмүүс нэх амар хамаатай биш. Тэнгууд би нөгөө яг зөв инфо олох тэр нь бас амар ингэж акцент өгөхийг боддог. Тэнгууд одоо юу гэдэг ингээл лангуунаас юм зарж байгаа хүмүүс энэ бол ингээд 100% давуу гэдэг юм сүнэлттэй юм борлуулах жишээний тэнгууд 100% давуу чинь юм байдаг юм байна гэд тэр хүн өөрөө ингээд бодчихдог байхгүй юу. Тэгэл нөгөө манайхаас юм ингээд худалдаж авах та эн чинь 100% давуу юм уу гэд ингээд асууна. 100% давуу өөрөө ерхий ямар төрөл байхаас хамаарат одоо нэхмэл байх юм бол баг зэрэг сүнэлттэй байж болдог. Зүгээр яг ийм одоо юу гэдэг woven биш яг ийм нэхээстэй биш давуу бол ор хүнчлийн давуу шиг даргаар байдаг байхгүй юу. Тэгэнгүүт тийм одоо буруу мэдээллээс болоод хүмүүс буруу сонголт хийх үе байна те. За окей. Тэгвэл за давуу маавны орц мөрцөө байя гэж бодоход гой харагдчих юм чи яах вэ? За би өнөөдөр шоу там чин гой бензин өмсчи тэргээд ингээ өмсөө гарлаа гэж бодоход тэр хүний одоо эрүүл мэнд шууд нөлөөлж байхгүй амьсгалахгүй байна гэж юм уу те өвтэйхэн биш байна те бүр одоо нөгөө нэг юмны бэлгийн уруулын мөнгөнд хүртэл нөлөөлдөг байхгүй юу? Бүрөө одоо юм үрж мөрсөн юм эвгүй ширүүн байх юм бол одоо ингээд тэр чин өөрөө ийм одоо салс гэж хайшаа. Гэтэ ерөнхий нөгөө ийм нэгэн арьстай хэсэг штэ тий одоо цайв суугавдаг шагаа магаа тий одоо ерөнхий пигментний одоо юу айгу хурдан явагддаг хэсгүүдэд яг тийм ширүүн зүйл ингээд тогтмол ингээд хүрэлцээд байх үед өнгөнд нь нөлөөлнө тий эрүүл мэндэд нь нөлөөлнө гэдэг ингээд янз янзын факторууд байдаг. Тэрийг ерөөсөө нөгөө хинж ярихгүй хинч юусээ дурдахгүй тэгэнгүүт ингээл нөгөө ичээл асууж чадахгүй гэд
ингээ бандаж авахтаа үртэл надаас гас хичээгчээс. тий манахаас ингээ ийм стокер аккаунттай амар хүмүүс үзэгэлдэг. Гайс санаа зовоод идэг ах гэж би бодсон. Тэгэл одоо нэг тийм жоохон ийм хандлага байгаад байдаг учраас яг зүгээр яг pussy is important үнэхээр Эрүүл мэндийг минь олгооч ээ. Дотоожиг минь оёоч ээ. Гэт би ингээд их ч өөрс юм аа. Тэгээд хоёулаа гоё хаасан дээр дараагийнхаа жинкийг хий. Та хий. Би тань зүгээр Oh my god, I'm so scared. Би нэрээсээ 50 100 г аялдаг л байсан гэхээс өөр юм хэлэхгүй шүү дээ. Cheers, chiching. Амар strawberry өнөрч чинь. Яг энэ дээр strawberry гонгот. Мөн үү? Амталтан төстэй гэдэг мөн үү? Одоо нэг амар сонин крем төсөлтэй заяа. За, ингээд дотор хувцас захиалаад тэгээ хүргээд өгсөн чинь эрэхтэй өнгөлөж аваад. Тэгээ тэрэн дээр энэ хүн өөрөө өмсгөх гээд байна уу? Эсвэл хин нэг бэлэглэх гээд байна уу гэдэг бодол төрж ирсэн үү? Ер нь бол манай team эрэгтэй хүмүүс амар хэд шүү. Тийм үү? Тийм. Амар хэд. Тэгэд ингээд тэд нар ерөнхийдөө бол бүх зүйлийг надад атгадаг. Ингээд эхнэрийнхээ ч юм уу найз зөвхөн ч юм уу ингээд шкаф мафиг ухаад ингээд нат руу ингээд дотор усных нь ингээд сайсын ингээд явуулаад би мэдэхгүй. Манай өвний Instagram энэ өөрөө мэдээд надад тооцоог нь явуулчихаа. Гэдэг тийм хүмүүс амар их байдаг. Залуучуудаа please ном бичрүү. Ер нь эхнэртэй яа зохинч чамайг хайрлах бол эхнэртэй тэгэл сав аваад өгөх тэгэл насан турштай хайрлаа. Нэрээ амар мэдрэмжтэй байна миний хувьд. Тийм амар хөө надад амар хүрх санагдаад идэм аа. Яаж олдیں۔ Тэд нар яаж олоод ингээд октод дунд ингээд хайптайгаа газрыг олонгуудаа ингээд очоод өөрөө ингээд мэдгүй ч гэсэн хичээгээд амар хүрх маад. Надад ингээд чи яах гэдэг юм гэдэг бод ерөөсө төрдгөө ямар хөөрх юм бэ л чи асуу хөөрх юм. Тийм ямар хөөрх. Би нэрээ ийм алкогол буюу 21-с дээш насны үзэгчдийн бэйстэй ийм контентэд орчоод амар баяртай. Яг тэгэхээр би ч өөрөө жоох хөвгт биш шүү дээ. Би ч 3 хөвгттэй тий бизнес эрхэлтэй ингээд ийм тогтсон эмэгтэй хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд өмнө нэг амар popular YouTube Ruby-гийн подкастэнд орж исэн. Тэгээ манай Ruby-гийн ерөнхий үзэгчдийн дийлэнх хувь нь жоох хүүхдүүд юм билээ. Тий, ерөнхий өсвөр насны хүүхдүүд эсвэл бүр дунд анги маань бүр нэлээд доошлт юм билээ. Тэгээ манай том хүү одоо 5 дугаар анги. Тэгээд Ruby-гийн подкастэнд орсон дугаарынх нь доор ингээд манай хүүгийн нэр мэрийг ингээд цохоод энэ манай анги тэрний ээж байна гэдэг ингээд бичсэн байсан би тэгээд тэгээ биш хитага бизнесийнхаа дагуу нөгөө байг нөгөө пүүзи мүзи ярьж идэг те пүүзиний эрүүл мэнд зээл амар тийм ярьж идэг жоох хөвгдөл орч ид би жоох ичээдэг манай ангийн хөвгдөө ээж байна бүр яма том нэр мэрийг бичсэн за ангийн гайтын ээж байна бүр амар юм хүүхдүүд донд бүр амар popular юм байлээ. Би үнэхээр тэрийг мдээгүй орсон байхгүй юу? Жохон амар исэн болохоор сайн байна уу насан туршигчтэй. Ой. Та олны тайл хүмүүсийг ингээд бодоод дотор өвчнөсөлж чадах уу? Хоёлаа айгүй амархан байх үүднээс манай өмнөх 2 дугаард орсон Бека тэгээд Ами хоёрын дотор өвчийг төсөөлье. Манай Бека бол угаасаа амар экстра юм дуртай санагддаг надаа. Гэтэ экстрадаа нөгөө юм хитрүүлэхтэй экстра биш. Tasteful extra гэх юм уу? Силуэт нь өөрөө ийм basic буюу ийм цэвэрхэн. Тэгээд ийм
энэ тэндээ юм шигтгсэн юм сонио ингээ хүн ингээд энэ юу үсэ гэж харж иж анзаархаар деталуудтай. Чи өөрөө юу гэж бодож байна? Контент чинь орсон ч аваад үзчихсэн юм байна. Аами гараад ирээ гэдэг. Түр ингээд бисэд ингээд хоригдчихсан байлээ шүү guys. Дараагийн дугаар зочныхаа ардыг номыг ч ингээд ингээд байжин дараагийнхт нь. Окей. Төгсөгч юм уу? Окей. Болсон уу? Болсон. Окей. За энэ айгүй хэцүү байт юм аа. Бөмбөлт хэсэг нь. Ингээд өнөдөр. За ямар ч ихсэн миний урилгыг хүлээн аваад манай контентэнд оролцож байгаа ном ихчтэй үнэхээр их баярлалаа. Тэгээд шараа үзсэн ном ихч Хүрсэн баярлалаа. Амар сонирхолтой байлаа. Баярлалаа. Тэжгүйсэн үү? Энэ нэг тийм энэ гэхдээ айгүй сонирхолтой контент байна. Ингээ оруулж ирснээ, шууд ажил хийлгэснээ, арх уулахс согтоосноо юм асуу. Хүний ингээ шууд эвдэж байгаа. Шууд ингээ хүн хараагүй хэсгийг ингээ ухаж ороод тий ингээ согтоонгуудаа юм асууж масуугаад тэгээд ингээ согтоонгуудлаа юу яриад байгаа ч мэдгүй ажил машин хийж байгаа. Их сонин газар биш үү guys. Тэгээд 7 хоногийн дараа амар эвгүй. Тий ингээ өмнө ажил машин ингээ тоцсон. Every huza ami nöltuga. Одоо дараагийн дугаар нөхөр би ингээ байж ингээ аяг маяг нугаацсан. Өмнө баярлалаа. Love you.